Рационал сэтгэлгээ хэд өндөртөө мэдрэмжээ хаачихсан байгаа хүмүүс энэнд итгэхгүй. Энэ бас худлаа санагдана. Зөвхөн хатуу хөдөлмөрөөр биеэ хөдлөгжөөж махарчиж ийн билнэ гэж бодож байгаа. Тэгэхээр материалист үзэл нэг талаараа зөвхөн нүдэнд харагдаж байгаа гарт баригдаж байгаа зүйлд би итгэнэ. Гэтэл квант физик энэ ертөнцийн мэрэгэн ухаанд ч тэр нүдэнд харагдаж байгаа зүйл чинь зөвхөн энэ бодит ертөнцийн 0.1% шүү дээ. 99.99% нь энерги эрчим хүч. Энерги нүдэнд үл хазагдах, үзэгдэх ертөнц байгаа. Тэгэхээр ийм рационал талын сэтгэлгээтэй хүмүүс бол энэнд итгэх гэж бодох учраас магадгүй энэ нь өөрийнх нь хамгаалтын систем. Нэгэн цагт үл танигдах зүйлсд итгээд хөөрөөд баярлаад асар их сэтгэлээр унж гутарж исэн, гонсоож исэн үе зөндөө байсан байж болох байхгүй юу? Тэ? Тэр эдгэрэл хэрэгтэй байж болно. Нөгөө талаараа та дуршиж болно шүү дээ. Гэхдээ өдөрт нэг л 2 минут орох юм байна шүү дээ. Яах вэ? Дуршаад үзье л та гэж дуршиж үзэж болох байхгүй. Тийм ээ? Тэгээд дуршиж байх явцдаа тэгээд энэ яаж биелнэ гэж ингээл хөмсөд цангадал бодоол ирэх юм бол хилээ суллаад, эргөө суллаад, биеэ сэгсрээл яах нь хараад үзье. Бие хилэмжөөр байгаа зү. Юу болох нь үзье л та. Гэт энэ толгооноосоо доошоо буугаал. Би чаддаггүй маа гэх юм бол чадах нь үзье л та. Гэл ямах жижигнэр өөрийгөө цороол тэгээд нээж болно аахгүй. Нэг амтыг авчвал болчихж байгаа.